Ховд аймгийн Манхан сумын иргэд халуун усанд орох гэж аймгийн төв рүү зардал гарган явсаар байна. Ховд аймгийн Манхан сум нь аймгийн төвөөс 80 гаруй километрийн зайтай зам харилцаа дэд хүчит хөгжсөн төвийн бүсэд хамрагддаг томоохон сумын нэг. Гэвч өнөөдрийг болтол сумын төвдөө халуун усны үйлчилгээг бий болгож иргэдтэй үйлчилж чадахгүй байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвдөө орчин үеийн шаардлага хангасан халуун ус байгуулахаар иргэдийнхээ саналыг авч нийтдээ 50 саяын өртөгтэй тендерийг сумандаа зарлжээ. Гэвч тендерт шалгарсан Ховд аймгийн Тулгат багамт компани хийсэн ажил өнөөдөр болтол шаардлага хангахгүйгээс тус сумын иргэдийг инхүү аймгийн төв рүү зардал гарган халуун усанд явж ороход хүргээд байгаа юм а. 2015 оны 12 сарын 17-нд иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахад тендерийн авсан дээр бас цэцэг нөхрийг дуудуулж ирүүлээд хуралдаа оролцуулсан. 3 хоногийн дараа 20 гэхэд халуун ус бол асуудал байхгүй. Шууд усандаа ороод явна гэсэн. Одоо болтол байхгүй. Тэгээд эндээс энэ сумын хөдлөлч маань халуун усанд орохын төлөө Ховд аймаг руу явж байна. Хөв хүн ганцаараа явуулагт 17,500. Гэр бүлтэйгээ жижиг машинтай явуулагт 30 мянган төгрөгийн зардал гарч байна. Энэ зах зээлийн нийгмийн үед ийм байж болмооргүй санагдав. Тэгээ одоо тэр бас цэцэг нөхөр тэр аймгийн иргэдийн хуралд бас нэр дэвшиж байгаа сураг байгаа байхгүй. Тэгэхээр энэ 50 сая төгрөгийг аваа болтцсон хүн энэ сонгуулийн тухай хуулиар тэр нэр дэвшиж болоо явж болж байгаа юм уу? Аймгийн сонгуулийн хороонд энийг хандах хэрэгтэй. Дараагийн дугаарт нь энэ Манхан сумыг халуун устай болгох хэрэгтэй. Аль эсвэл тэр мөнгө аваад бид нэр халуун усны асуудлыг өөр замаар шийдвэрлэх хэрэгтэй. Тендер мендер нэн зарлагдаа явсан гэсэн. Ийм л гомдолтой юм болоод байна. Одоо 2 жил гар 3 жил болох гай явж байна. Хөөцөлтгүй өсгөөлж байгаа. Тэгээ ерөөсөө саяхан нэг ирээд явсан гэсэн бас л шаардлага хангаагүй. Ямар ч боломж байхгүй. Тэгээд буцаа явсан. Сумын эмнэлэг байсан байрны нэг талын корпусыг засаж тогтчуулаад шинээр халуун ус байгуулах гэж зорьсон боловч одоо болтол тэрнийхүү хил ам дагуулсаар байгаа юм. Тулгат багамт компани менежерээр ажиллаж байсан Батцөх гэх хүнийг удаа дараагийн хурал дээр дуудаж ирүүлэн шаарддагч тэрээр болгонд бүтээн гэж хэлж явсаар өдий хурж байгааг тус сумынхан хэлж байна. Нэгэнт иргэдийн саналын дагуу хийгдэж байгаа ажил юм болохоор иргэдэн сумын даргаасаа шаарддаг. Сумын дарга нь тендерт шалгарсан компанид удаа дараа шаардлага тавьж сүүлдээ арга буюу шүүхэд хандгаач хэлсэн байна. Тендер зарласан. Тэгээд халуун усны ингээ шаардлага хангахгүй хоёрдугаарт цахилгааны үн нэмэгдээд урд нь бол цахилгаан бас гайгүй үнэтэй байсан. Одоо цахилгааны үн нэмэгдсэн учраас орлогоороо зардалгаа нөхөж чадахгүй болсон. Тэгээ тийм учраас одоо энэ дээр бол ахиж ажиллуулъя гэд бид нар мэрэгжлийн хяналтад 2 удаа бичиг өгсөн. Аймгийн аудит бичиг өгсөн. Цэвэр удан дараад албан бичгээр танилцуулсан. Тэгээд энэ нэг л одоо ажиллаа хийж гүйцэтгэдэггүй нөхөр байгаа. Тэгээ бид нэр бол би застрагын эрх хэмжээний хүрээнд албан бичиг өгсөн, хийхгүй шүүгээр шийдвүлээ гэдэг санал тавьсан. Хамгийн гол нь худлаа хэлдэггүй хийсэн юм нэг чанартаа сайхан хийдэг бол тал руу одоо анхаарах ёстой. Сумынхан бас шаардах хэрэгтэй. Үнэхээр одоо Манхан сум халуун усгүй байж байгаа гэдэг юу гэсэн үг вэ? 21-р зуун. Ховд аймагт халуун усгүй цорын ганц сум байгаа л одоо Манхан биш. Өнөөдөр Ховд аймгийн сумдаас ганцхан Манхан сум халуун усгүйгээс иргэдэн гэртээ хөл толгоогоо угаадаг, аль эсвэл сэнхрийн голдоо усанд орж хагас дутуу хэр буртгаасаа салдаг, усанд орох гэж аймгийн төв рүү зардал гарган явхад хүргэж байна. Иргэдийг инхүү чирэгдүүлж байгаа 50 саяын халуун усыг хизээ шаардлагын төвшөнд бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөх вэ гэдгийг Ховд аймгийн Тулгат багамт компани захирал менежерээс асууя.